телевизтэй хамтаа архим үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Хэлбэр агуулга нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Энэ удаагийн хүндэт зочноор физикийн ухааны доктор Норвин Тэгшвэрийг урьсан байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлаганд өрсөнд баярлалаа. Баярлалаа, урилгыг минь хүлээж авсанд. За ярианыхаа эхэнд ураны хөрөнгө оруулалтын гэрээний талаар эхлүүлье гэж бодож байна. Ураны гэрээ үзэглэгдээд бас жил болчлоо шүү дээ. Монгол улсын засгийн газар Францын уран группийн хооронд ураны ялангуяа засар гэдэг ашиглалт бол ураны салбарт хамтарч ажиллаж хөрөнгө оруулалт хийх гэрээг өнгөрсөн оны сүүлээр хийсэн. За энэ гэрээг хийхэд бол Монгол улсын одоо засар гэдэг ашиглалт бол Монатом компани, түүний охин компани болох Баатар Энержи компани ороонотой хамтарч байгуулсан компани л 34% нь Монгол улсын засгийн газрын, 66% нь Францын засгийн газрын. Ингээд энэ одоо Баатар Энержи компанид хөрөнгө оруулах тухайн гэрээ бол үзэсгэлэнтэй Монгол улсын засгийн газараа оруулаад үндэсний аюул хөдлөлийн зөвлөлд орж дэмжигдсэн зөвлөмж гараад улсын хурлаа ороод энийг одоо ёсчлоод ингээд Монгол улсын засгийн газар орооны группийн хамтарсан одоо уулзалтаар үзэглээд ингээд хөрөнгө оруулалтын гэрээ бол амжилттай хийгдсэн. За энэ дээр нэг зүйл хэлэхэд бол энэ хөрөнгө оруулалтын гэрээ бол Монгол улсын парламентын дээр бол нээлттэй хэлцэгдсэн анхны ураны хөрөнгө оруулалтын гэрээ болсон. Одоо ч гэсэн Монгол улсын их хурл буюу Монгол улсын парламентын вебсайтн дээр нээлттэй байж байгаа гэрээ. Хүн төрөлхтний түүхэнд анх удаа ураны хөрөнгө оруулалтын гэрээг нээлттэй хийсэн ийм тохиолдол болсон. Энэ бол яг ардчилсан улсын бас нэг давуу тал, ардчилсан парламент улсын нэг талаас давуу тал. Нөгөө талаас бол Монголын нийгэм бол одоо ингээд энийг эсэргүүцэж байгаа зарим бүлгүүд байгаа. Тэр хүмүүсээс ч гэсэн нуух зүйл байхгүй гэдгийг харуулж байгаа. Ийм одоо хөрөнгө оруулалтын гэрээ болсон. Монгол улс одоо ойролцоогоор нэг 200 орчим мянган тонны ураны тогтоогдсон нөөцтэй энэ Францад хамтарсны Мадрах Энержи гэдэг энэ компани бол 290 орчим мянган тонны нөөцийг одоо батлуулсан. Энэ дээрээ Монгол улсад хөрөнгө оруулж хамтарч ажиллахын гэрээг хийсэн. Энэ бол Монгол улсын төвхөнд одоо хийгдэж байгаа хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ гэж ойлгож болно. Эхнийх нь бол Орос улбаны улс одоогийн хуучнаар бол зөвлөл социалист бүгдээр энэ Орос улбаны улс гэж байхад Мардаа дээр Орос улс тэнд одоо хөрөнгө оруулж ингээд уран олборлжсэн. Гэхдээ бид хэдийг олборлоод хэдий даваагийн усныг бол тохоо үедээ бид хэн чаддгүй байсан. Сүүлд нэг ойролцоогоор 500 мянган тонн одоо ураны хөдөр авч явсан гэсэн ийм мэдээлэл бол байгаа. Ер нь гэрээ үзэглэгдснээр хинд ямар ашигтай юм бэ? Хинд ямар өгөөж бас гарах юм бэ? За гэрээ үзэглэгдснээр бол их олон талын одоо олон талд ийм давуу талыг бол Монгол улсад олгож байгаа гэж үзэж байгаа. За би бол физикч хүний хувьд бол энэ одоо ингээд засар гэдэг ашигт малтнуулыг олборлоготой холбоотой энэ асуудал бол одоо Сэндестой type гэдгийг одоо элсэн чулуулгын төрлийн орд учраас энэ бол ерөөсөө газрын доор ураантай энэ орчин шингэний тухай шингэний ураантай орчны тухай ураантай усны гидрохимийн асуудал байгаа. Энэ талаас бол би ингээд Монгол улсын засгийн газар улсын их хурл Монатом урилгаар энэ шинжээчээр ажилласан. Хүмүүс намайг одоо ингээд нэг дуртаадаг хүчтэй байна гэж бодоод байгаа ч байна. Надад энэ салбарт нэгч одоо засар гэдэг ашиглалтаар бол энэ компани байхгүй, лиценз байхгүй, хувь эзэмшил байхгүй. Энэ чиглэлд бол би одоо ашиг сонирхлын зөрчилгүй. За хувь хүний хувьд бол энэ том утгаар нэгэд аваад өсөх юм бол Монгол улс бол нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орно. Сайн өнгөрсөн 7 хоногт бол Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөг нэгдсэн үндэсний байгууллагын одоо жил бүрийн одоо хамт ажиллагааны хамгийн том national одоо конференцт ороод ирж байна. Ингээд нэгдсэн үндэсний байгууллага аюулгүй зөвлөл гэж байгаа. Тэр аюулгүй зөвлөл дээр бол 5 байнгын гишүүн орн байдгийг. Нэг нь бол Орос, Хятад, Англи, Америк, Франц гэдэг. Эдгээр байнгын гишүүн орнууд бол
дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах ийм өргөтэй тавуула цөмийн зэвсэгтэй юм орно. Инхээр эдгээр 5 гишүүн орны нэг нь бол Францтай бид нар хамтарч ажиллах хөрөнгө оруулалтын Францын хөрөнгө оруулалт эрх ашгийг Монголд авчирч зоох хувьд бол нэгдсэн улсын байгууллага аюулгүй зөвлөлдөр Монгол улсын одоо дуу хоолой голс өндөрсгөх бат нэгдсэн улсын байгууллагад Монгол улсын эзлэх байр суурь одоо бэхжүүлэх тусгаар тогтол аюулгүй байдлын одоо ийм ач холбогдолтой учраас үндсэн аюулгүй байдлын үзэл баримталд нийцсэн юм гэрээ болсон гэж Монгол улсын аюулгүй байдлын зөвлөл засгийн газар улсын хурал үүссэн. За хоёр дахь нэг хүчин зүйл бол дэлхий дээр энэ ураны одоо ингээд орд эдийн засгийн ач холбогдолтой байх ордууд их ховор байдаг. Дэлхий дээр ойролцоогоор нэг нийт олборлож байгаа ураны нэг 56-аас 61% орчим хувийн газар дор уусан ажиллах аргаар олборлож байгаа. Босоод орнууд олборлож байгаатай ижил аргаар ижил технологиор олборлож байгаа учраас бол энэ босоод орнд одоо ураа олборлоод тэр олборлсон орнууд сүнчээгүй шүү дээ. Тэгэхээр бол олон улсын норм норматив стандарт олон улсын админ хэргийн агентлагаас гаргасан дүрм журм цацрахын аюулгүй нормыг баримталж энэ ураныг олборлож чадах юм бол Монгол улс одоо Азида уран экспортлох олборлохоор бас тэргүүлэгч Казахстантай өрсөлдөгч ийм улсууд болох одоо ийм одоо өрсөлдөөний чадварыг нэмэгдүүлэх ийм төсөл болж байгаа. Гэх мэтчил нь бол яриад ах юм бол өдөр одоо газар дор уусан байж бас чиглэлээр одоо өөрийн хүний нөөцийг энэ ордоор дамжуулж бэлдэж хоошид одоо бүс нутгийн улсуудад газар дор уусан байжуулах аргаар олборлох ураны одоо уурхааг бий болгоход Монгол улсын хүний нөөц ажиллах боломжтой ийм зүйл болж байгаа. Гурав дахь бол эдийн засгийн хувьд бол Монгол улс анх удаа жишээлбэл энэ оюу толгойн гэрээнээр бас алдаа гаргахгүй байх тухай хэлцээрийг хийсэн. Яг би эдийн засгч хүн биш учраас одоо энийг бол эдийн засгч асуух ёстой боловч одоо 10% одоо өснө нэмэгдэх роялти гэж зүйлийг тохирсон. Үн өсвөл зах зээл дээр үн өсөх юм л роялти амнаат нь тийм үү? Өсдөг эзний мөнгө гэсэн үг шүү дээ. Үн гурав буурдаг. Ийм одоо уян хатан татварын механизмыг ингээд нөгөө зах зээл дээр энэ эрэлт ихсвэл одоо манайх ашиг нүсдэг, эрэл буурвал хоёр талд ашиг буурдаг ийм одоо систем байгаамаа. Ингээд бодоод үзэхий болвол энэ гэрээгээ дамжуулаад Монгол улсад их олон талт давуу тал эрх талыг авчрах боломжтой. Сая би хэлсэн. Монгол улс анхудаа ардчилсан парламенттай улс учраас энэ одоо гэрээг парламент дээр нээлттэй хэлсэн юм орн болсон. Парламент болонхоор дэмжсэн. Гэмчлэн юм олон талын ач холбогдолтой. Тэгээ хоошд бол одоо энэ одоо гэрээний шаблоноор бусад хөрөнгө оруулалтуудыг хийх бүрэн боломжтой ийм жижиг гэрээ боллоо гэж үзсэн. Монгол улс анхудаа энэ томоохон одоо гэрээ хийхдээ нэг оюу толгойдоос алдаа гаргахгүй байхыг хичээсэн. Энэ утгаараа бол Монгол улсын мэрэгчлэлтэнгүүд өөрснөө одоо энэ санхүүгийн загвараа гаргаж энэ дээр одоо ингээд 50 үндсэн хууль заасан 50-аас дээш хувийн одоо өр өгөөч нь Монгол улсад үлдэх ёстой гэсэн энэ үндсэн хуулийн 6 дугаар бүлгийн хэрэгжүүлэхэд бол анхаарч ажилласан. Энэ үндсэн хуулийн шинэ үндсэн хуулийн одоо үзэл санааг Монгол улсын эзэн юм болвол эзэн шиг байя гэдэг энэ зарчмыг бол барьж ажилласнараа олон давталтай. Гэх мэт нь бол энэ салбарт яг намайг дуудаад би ярьцлага өгöd байгаа болохоос биш 100 орчим мэрэгжлийн экспертүүд ажилласан шүү гэдгийг бас зөвхөн тэмдэглэхийг хүсэж байна. Тэгэнт би экспертээр ажилласан, Монгол Улсын засгийн газар өрсөн, их хурл өрсөн. Энтэй адилхан телевизэд ороход бол ирэхгүй. Учираас одоо орохоор хөрөөд ирдэг юм байна. Зарим улсын хурлын гишүүд за яг энэ асуудал дээр эсрэг байр суурьтай байдаг шүү дээ. Байгаад байгаа ер нь сүүлийн үед ажиглагдчихж байгаа. Энэ тал дээр та ер нь ямар байр суурьтай байна? Тэг яг би бол сая тэр ураны хөрөнгө оруулалтын яриа батлагсан дараа бол популизм гудамжид төлөв шинжилгээ ялуу гэж хэлсэн. Энэ юу хэлж байгаа зэрэг ер нь бол энэ фэнкшүү биш. Ураны асуудал бол фэнкшүүгийн асуудал, швейцгийн асуудал гэдгийг бол салангад ойлголт. Ялгаж салгаж ойлгох шаардлагатай.
Яг бид нар бол ардчилсан нийгэмд байгаа учраас өөр үзэл бодолтой байгаагаа зарлах нь бол зүүн хэрэг. Гэхдээ аливаа зүйлд ялангуяа одоо их хурлын гишүүн бол шинжлэх ухааны зар хандаж байгаасаа гэж боддог. Жилдээ 240 тонн хүчлийг Монголын хөрсөнд одоо булна гэдэг бас 40 мянгыг булна гэдэг асуудал гарч ирж байна л дээ. Энэ дээр та нэг тайлбар өгөөч. За энэ одоо монголчуудын нөгөө эрдэнэ төвлөрөөс авч ирэл ашиглах юм шүү дээ. Нөгөө талаас нь бол энэ нөгөө сулруулсан хөрөнгө хүчил. Тэгэд энэ бол урт хугацаанд бол яг одоо ингээд нөхөн сэргээлтийг нь бол буцаад анх ямар одоо pH-т орчин байсан тэр pH-т орчин руу аваачин учраас энэ нөхөн сэргээлтээ бол номын дагуу хийхэд бол энэ буцаад энэ газар доор олборлохуйц хэмжээний энэ дотор олборлохуйц хэмжээний уран байгаа болвол энэ орчин ураантай энэ олборлохуйц хэмжээний ураантай орчин руу хөхөр хийсэн ч ураантай өөр юундаж ашиглаж болохгүй устдаа орчин хөхөр хийгээгүй ч ураантай юу ч юундаж ашиглаж болохгүй орчин байдаг юм аа. Тийм учраас энэ одоо газар дор энэ байгаа энэ орчин бол одоо энгийн хэллэгээр бол бохир орчин. Одоо мэргэжлүүд бол одоо техник орчин гэж хэлж байгаа юм л да. Ураантай энэ орчны усыг бол уран олборлох суурьнд ашиглах боломжгүй учраас энэ асуудал бол ингээд хаагдах хэрэгтэй юм те. Эргээд яг энэ дээр за иргэд хоёрт хуваагдчихад байна л да тий. Би бол одоо зөв буруу гэдэг яг сошиалар ч гэсэндээ ерөөдөө тэгж яваад байна. Энэ тал дээр. Яг би бол нэг зүйлийг харж байгаа. Огт энэ ураны талаараа мэдлэггүй, газар дор ус мажлахын талаар мэдлэггүй хэрнээ. Эсвүүцэж байгаа бол ийм хүмүүсийн буруу биш. Ямар хүн болгон бүгдийг мэдэх албагүй. Мэдээлэл тутамг гэж ойлгож байна. Мэдээлэл тутамг энэ хүмүүс сурах шаардлагатай. Мэдсээр байж үндсэн хэмжээний томоохон төслүүдийг эсвүүцэж байгаа хүмүүсийг бол энэ санаанд бүгдийн хууль шүүхэн байгууллага ялах шаардлагатай гэж бол бодож байгаа. Жишээлбэл одоо энэ Багнуурын цахилгаан станцын төслийг эсвүүцжсэн этгээдүүд дараа ураны хөрөнгө оруулалтыг гэрээнд орчвол эсвүүцэл хүмүүсийг одоо ингээд одоо тийм одоо эсвүүцэд ингэ явж исэн. Сүүлд газар ховрол орчихсон. Ер нь ямар нэгэн эсвүүцэж хаана нэгэн газраас одоо амьдрах арга болгосон ийм сүр бий болчихлоо. Энэ сүрэгтэй тэмцэх стратеги хэрэгтэй гэж би хувьд бодож байгаа. Надад бол тэдний тэмцэж явах завч юм уу сонирхолч байхгүй. Гэхдээ улс бол энэ томоохон стратеги хэмжээний үндсэн хэмжээ томоохон төслийг хөдөлгөе гэж байгаа бол ийм хүмүүсийг судлах шаардлагатай, судалгааны объект болгох шаардлагатай, тагнал цагдаа байдаг бол энэ одоо бас нэг гаднуудаа гар хөлөлж байгаа бол тэрнийг энэ тийм үү тасал зогсоох тэххгүйгээр мэдэхгүй байгуул тэр хүмүүсийг гэгэрүүлэх, сургах, мэдээлжүүлэх, газар дээр наавч танилцуулах ийм шаардлагатай. Энэ Монгол улс ганцаараа газар дур ус мужлал аргаар юм хийгээд байгаа юм биш ээ. Дэлхийд дээр нийт олборлож байгаа аргын 62% орчим хувь нь газар дур ус мужлалгаар олборлож байгаа учраас Монгол ганцаараа ингэж байгаа юм биш. Сөнөх байсан бол тэр усуудын яг сөнчихгүй юм. Дэлгүрэх байсан бол тэр усууд манайхаас улсад дээр 62%-ийг олборлож байгаа усууд ягаад дэлгүрчихгүй. Энэ Казахстан бол ерөөсөө талаар нэг ураа олборлож байна. Дэлхийдээ өрсөлдгөөс ийм томоохон одоо эдийн засгийн болон стратеги ач холбогдолтой ийм улс болчлоо. 27 жилийн өмнө сая одоо учир сайдын хэлснээр бол одоо цэнгэн гишүүн төрж яхад хамт эхэлсэн одоо энэ салбарт өрсөлдөх чадвараараа эдийн засгийн хүчин чадлаараа олон улсад одоо хөлөн зөвшөөрөгдөхөөр Казахстан манайга хаяад алгуулсан. Бид нар газар дээрээ хэрэгсээр байгаа учраас энд бид нар бодиттой эрүүл ухаанаар дүгнэлт өгөх хэрэгтэй. Ер нь бол энэ аливаа юм судалдаг шинжилтийг энэ одоо эрдэнэтэд төрийн эрх байгуулах энэ одоо шийдвэр гаргагчид одоо хэвлэл мэдээлэл байгуулахад аливаа зүйлд эрүүл ухаанаар шинжлэх ухаанчаар хандахгүй бол энэ сошиалын салхинд туугдаж амьдрч ирүүл болохгүй. Сөрж амьдрах хэрэгтэй. Танай энэ нэвтрүүлэгч нэр юу вэ? Хэлбэр агуулга. Хэлбэр агуулга. Өнгийг харин дурлал үнс мэд замхран, үннийг харин дурлал үнс мэд цэцгэлэн гээд энэ одоо дурсамжийн дэвтэр дээр байдаг гэсэн нам хөөхт багт. Танаа энтэй адилхан хэлбэр агуулга гэдэг бол агуулгадаа бид нар одоо шийдвэр гаргахад илүү сайн анхаарах
Нийгмийн анхаарах хэлбэртэй дайж ерөөсөө болохгүй. Энэ одоо нийгэм төрчихтэй болвол энэ одоо сенсацаар хоолдог байж ерөөсөө болохгүй. Одоо нэг нөхөр ингэ сенсац тэгдэхээр дагаад төрийн шийдвэр гаргаад байдаг энэ ийм салхин тогтсон юм шиг ийм төртөө байж ерөөсөө болохгүй. Тийм учраас бол энэ аливаа зүйл шинжлэх ухаанчаар судалгаатай, шинжлэх ухааны арга зүйтэй мэддэг чаддаг судалсан хүмүүсээр нь яг нь үгийг авч одоо ингэ шийдвэр гаргах болох шаардлагатай гэж хувьдаа бодож байгаа. За эрдэмтэн болно гэдэг болвол бүгдийг мэддэг хүний тухай яриа биш. Мэдхгүйгээ мэддэг хүний тухай яриа зөвхөн тухайн мэрэгсэн чиглэлээр зөвлөгөө өгөх тухай яриа. Би бол газар дор уусан байж болох арга одоо унд дуусанд уран хүнд илмээ түүний физик гэх хэмээн асуудал гэдэг сэдвээр доктор хамгаалсан учраас энэ чиглэлээр ярихаас биш бусд нь бол миний одоо баталгаа гаргаж ярьдаг зүйл бол биш. Цөм энергийн салбар одоо бол би одоо ингээд бараг хүүхэд байхасаа ингээд 20 жил ажиллажлаа. Энэ чиглэлд одоо би одоо сайн муу буруу зөвийг ялгаж хэлэхэд одоо үгээ хэлэх нийгэм өөрөгтэй ингэж болох гэдэг үсэж байгаа. Цөм энерги агентлагийн дараа Цөмөн болон засварын хэлт улсын ерөнхий байцаа гэж. За тэгээд дээрс нь засваруудад ашигтай болтон эрх хайхаа холбоорлох манатан компани мэрэгчлэнээс аваад хэлт засаг газар бодлогын газрын дараа дэд хүртэл ингэ ажилласан. Тиймээс энэ салбарт бол намайг дуудаад асуухад бол дуртай ярьж хариулдаг. Харин энэ салбарт би сая хэлсэн. Надад энэ салбарт хувийн компани байхгүй, хувь эзэмшил байхгүй, лиценз байхгүй. Надад бол сонирхлын зөрчил байхгүй учраас би зоригтой нүүр бардсан бол ирдэг. Таны ярианаас ирнэ ингээ уран олборлохын зөв гэж үзэж байгаа юм байна. Тэгвэл танд яг сөрөг дайралтууд одоо ирж гин үү? Яг хөө тэгээд хүмүүс бол над руу дайрчин гэж бодож байгаа. Би бол над руу дайрчин гэж бодохгүй байгаад асуудал байгаа. Коммунд мемтер энэ зур алан талныг биччихэл байдаг. Гэхдээ хүн бол үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Гэхдээ бусдын үзэл бодлолтой хүндэтгэл хандах ёстой. Одоо энэ хэвлэл мэдээлэл олон нийтийн хэрэгслэр одоо хууль зөрчсөн мэдгдэл хийх бусдыг занал хийсэн хүмүүсийг бол одоо онцгой тохиолдолд бол цагдаа шүүхийн тагнуулын маглахт нүгөө шалгуулж байгаа. Энэ тэгэхгүй бол энэ ерөөсөө ингэж хөлн толгойд толгойн хөл болчиход тийм ээ. Хин дуртай хүнийг айлгадаг, дарамталдаг одоо алан тална гэж хэлж ерөөс болохгүй шүү дээ. Тийм учраас бол би бол нөгөө яг хавдар тусаад үхээд усаад дэвшээ уцаад ирсэн. Би айцэг юм алаад иччихсэн байхгүй. Монгол эх орны талд, шинжлэх ухааны талд, улсын эрх ашигын талд, хуулийн талд байвал төл талд бол би баттаа зогсож байгаа гэж өөрийгөө бодож байгаа. Тийм учраас бол би одоо энд ингээд нэр төртөөгөр энэ дайралтыг даваа гарна гэдэгтээ эргэлцэхгүй итгэж. Эдийн засгийн өр өгөөжийн талаар таныг тодруулаад хэлээч. Ер нь хэр өр өгөөжтэй гэж таны хувьд харж байгаа. За жишээлбэл одоо оюун толгойтой харьцуулах юм бол оюун толгой эхлээд эдгээр бүх мөнгө гаргасан дараа хэдэн жилийн дараа өр өгөх ашиг өгнө гэж шүү дээ. 48 онд гэлээ дээ. Чи Монгол улс мөнгө гаргахгүйгээр зөвхөн даваа хэрэгтэй хувьцаа аваад эндээс одоо ашиг аваа явах ийм гэрээ шүү дээ. Тэгэхээр зэрэг эдийн засгийн талаас бол Монгол байнга нэмэх байх тухай гэрээ гэж бодож байгаа. Хоёрдугаар Монгол нөгөө хаа нэг газраас Монгол улсын засагаас өр зээл авах биш хөрөнгө оруулагч энэ өр зээл уйл авч ирэх нэг ажлыг явах учраас эдийн засгийн талаас бол төсөв дарамт болохгүй Монгол улсын нэрдээ өр бүжигдэхгүй гэж бодож байна. Гэхдээ энэ бол эдийн засгийн нэлээд нарийн сайн асуух шаардлагатай. Би бол физик талаас зөв буруу юм бол ярина. Тэгээ энд ажилласан эдийн засгийн одоо загвар гаргасан эдийн засгийн зөвлөгөөгсөн гадны нутгийн компаниудыг тэгээд сангийн яамны энэ ажлынгт орж ажилласан тодорхой хүмүүсээс ярьцлага авч олон нийтэд нээлттэй мэдээлж авах зүйтэй гэж хувьдаа бодож байгаа. Тэгвэл халдсан бүрэгдээ байгалийн хор элемент тий сонсгол сая болоод өнгөрлөө шүү дээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай? Сонсголын талаар. Тий, 90 өөр элементс гэдэг одоо байгалийн хор газрын хор элемент газрын хор шорооны элемент гэж хэлдэг. Сая тэн дээр бол жишээлбэл Монгол улсын
парламентын төрийн эрх барих дээд байгууллагын эндэр дээрээс эрүүл согтхон мэдэхгүй нөхдүүд үнийг алан тална тий нүдийн ухна гэдээ ингэж яриулж ийн гэдэг бол Монгол улсын парламентын босгыг доошоо оруулж байгаа юм хэрэг. Хоошид одоо энэ сонсгол явуулахдаа эрүүл согтгийг шалгаж оруулж явах хэвчээс байр суурьтай байгаа. Хэрвээ тэр хүн эрүүл байгаад оюун санаанууд эрүүл байгаад хүн алан тална гэж бол цагдаа шүүхний нэг хариуцлага тооцох ёстой. Занал хэлснээр. Оюун санаанууд асуудалтай бол имлэг нь авч явах ёстой. Нэг. Нөгөө талаас бол энэ Монгол улсын парламент бол хууль хэрэгжүүлэх, хууль биелүүл, хууль тийм үү? Одоо хууль баталдаг тийм. Энэ байгууллага төсөл болгоно авч ирж яриад байх юм бол одоо Монгол улстай бүх төслийг ярих юм. Тэгээ зэрэг энэ төсөлтэй холбоотой асуудлыг гүйцэтгэх байгууллага уу энэ одоо хууль тогтоох дээд байгууллага, төрийн эрх барих дээд байгууллага биш. Одоо Монгол улсын засгийн газар жишээлбэл газар уран толботой учраас эрдэс соёлыг аж үйлдвэр яам зэрэг газрууд яриад тухайн үед нь шийдвэрээ гаргаад ингэ явах шаардлагатай. Газрын хуур хэмжээ гэж чухам юу хэлж байгаа нөх зэрэг мэдлэг үйлчлэх систем дээр одоо лантониодын бүлгийн 15 элемент нэмээд одоо сканди итер гэдэг 2 элемент нийлээд ийм 17 элементийг бол газрын хуур элемент гэж нэрлэж байгаа. За тэр эсвүүцэж байгаа хүмүүс газрын хуур элементээс болоод тэнд одоо цацрахын эрсдэлүүлслэ гэж ярьж байгаа. Зүүн нь бол газрын хуур 17 элемент дотор бол яг байгаль дээр цацрахтай элемент байдгүй маа. Ганцхан цацрахтай элемент Прометей гэдэг элемент байгаа. Энийг бол цөмийн реакторт лаборатори аргаар гаргаж авдаг учраас байгаль дээр бол дангаараа оршдгүй учраас газрын хуураас болж цацрахын эрсдэл үүсдэг шилж байгаа нь бол өөрөө шинжлэх ухааны үндэслэхүү айдас дээр тулгуурласан бусдыг айлгасан ийм одоо дүгнэлт. Энд итгэнүүд бол байж болохгүй зүйл. Харин газрын хуур элемент үүсэх, уран тоорой үүсэх одоо физик, гидрохимийн нөхцөл нь бол төстөөдөө байдаг. Тийм учраас тэнд бол нэг одоо цацрагийн фон зарим газар өндөр байхыг үүсэхгүй боловч байж болох стандарт хэмжээнд байна гэдгийг бол судалгааны байгууллагууд бол тогтоогод өгсөн. Дэлхийд бол яг нөгөө байж нөгөө байгалийн аномал гэж байдаг. Зарим газар цацрын одоо норм өндөр байх тохиолдлууд бол бий. Гэхдээ жишээлбэл тэр хамгийн өндөр үгээс тогтоогдсон тэр одоо энэ алз мөрөдөд тогтоогдсон тэр орчмын газар хуур элементийн тэр орчмын цацрын фон бол одоо шүү Дархан аймгийн уул аймгийн төвдөр байгаа адилхан байна гэж сая судлаач гаргасан байсан. Тэгээ утгаар зэрэг цацрын эрсдлээс байхгүй. Ер нь бол энэ мал хорогдох, малын тоолбуудын асуудлыг бол энэ малын эмнэлэг талаас ялангуяа энэ малын одоо цус уурдалт. Одоо байгалийн одоо дөрөлтөд ботгор малын одоо ингээд үйлдвэр ухсаа дээр их сайн анхаарах хэрэгтэй. Өөрөө малынхаа үйлдвэр ухсаа эрүүл мэндийг анхаардаггүй гэрнээ босдруулж ихэд ч ерөөсө болохгүй гэж би хувьдаа бодож байгаа. Харин одоо газрын хуур элемент бол Монгол улсуудын одоо алдсан мөрөгтэйгээс гадна Ус аймгийн одоо завхус өмд одоо шар толгой өмнөгөө аймагт одоо олон маш олон тийм газрын хуур элементийн урдууд байна. Эдийн засгийн ач холбогдолтойгоос ингээд харах юм бол энэ газрын хурц нөгөө нэг дор тийм үү хүнд хөнгөн гэдэг газрын хуур элементүүд байдаг. Хүнд хөнгөн хоёлоо байдаг газрын хуур элемент хоор байдаг л да. Тэр утгаараа бол юу хэлэх гэж байна гэхээр зэрэг энэ газрын хуур элементийн төсөл бол Монгол улсад эдийн засгийн талаас ч бас ач холбогдолтой. Тэгээд байгалийн одоо юу гэдэг одоо бас л нормууд стандартаар бариад уул уурхаан одоо тогтцсон дүрм журмын бариад ингээд ажиллах ёстой. Хятадын Баян овгийн одоо газрын хуур элемент орд гэж байдаг. Энэ ордын жилд болж байгаа орлого бол Монгол улсын улсаараа олж байгаа нийт одоо Монгол улсын төсөвтэй тэнцээ хэмжээний орлого болж ийн л да. Ганцхан уурхаагаас. Ингээд дотоод засаг юм бол газрын хуур элементийг бол энэ стратегийн одоо элементүүд, стратеги бүтээгдэхүүн гэж бол харж байгаа геополитикийн одоо бүтээгдэхүүн гэж харж байгаа. Жишээлбэл одоо Америкийн нэгдсэн улс бус орнуудад терапийн одоо
одоо хилцээр хийх, терапиг шинээр тогтооход бол Хятад ард улс Америктэй хилцээр хийх нь бол газар уурал мэндийнхээ үнийн одоо үнэн дээр одоо ийм квот тогтоосон. Экспорт нэр квот тогтоосоос болж энэ хоорондоо ярьж байгаа. Ингээд бол улс хоорондын одоо стратегийн одоо ач холбогдлыг ирээ хилцээр хийх үндсэн бүтээгдэхүүн нэг бол газар уурал мэд нөгөө ураа гэсэн. Ингээ утгах юм бол Монгол улсын одоо ингээд экспортлоод байгаа юм бараг бүтээж байгаа юм байхгүй шүү дээ. За нэг юм эсхий тавч хийдэг, жуулч дээрээ давдаг, тэрнээс олж байгаа орлого олигтой байхгүй өөр газар аваач өнгөрчдөг юм хийдэж шүү дээ. Харин Монгол улсыг эсхий тавчгаар нь биш, онгон зэрлэг байгаль дээрээс нь онцгой ховор газар хуурамттай учраас Франц ерөнхийлөгч Германы одоо Анжела Меркель одоо солонгосын ерөнхий сайч гэдэг юм уу Америк одоо тодорхой албан тушаалтууд Монгол дээр хэрэг хэлцэр хийгээд байгаа чинь бол газар уур элементийн салбарт дэлхийд ноёрхож байгаа Хятад ард улс ба бусад гээд ийм блок болчихсон. Тэгээд ийм блок дотор бол энэ илүү өрсөлдөх чадвартай бусдад хараат бус байх тийм үү? Бусдад хараат хамаарлаа багасгаж ирсэн энэ өрсөлдөөнд бол газар уур элемент хамтгийн чухам юунд хэрэгэлдэг вэ гэхээр бид нар өдрө тутмын хэрэгэлдэг одоо пирус машины катализатор буюу магадгүй ингээд ийм агаарын бохирдлыг бууруулах зөрүүлж хэрэгжилж байна. Энэ утас жил болох жижигрээд байгаа бол компьютер энэ газар уур элементийн сорон жанрыг ашиглаж гар утас, компьютер, одоо сансрын одоо технологи, дээрээс нь дайны технологиудад бол энэ газар уур элементийг бол өргөнөөр, эрүүл мэндийн салбарч гэсэн өргөнөөр MRI хийхэд ашиглаж байна. Ингээд бодохоор зэрэг дэлхийд дээр бол одоо яг газрын хуур элемент бол өндөр технологи болно. Өдөр тутмын хэрэглээнд бол агаар ус мэт хэрэгтэй байгаа учраас энэ газар хуур элементийн олборлох, хайх, боловсруулах, худалдах, хэрэглэх энэ одоо гинжин сүлжээний нэг хэсэг болж Монгол эргэж чадах юм бол зөвхөн одоо зэсээс биш, зөвхөн нөөцөөс, зөвхөн алтнаас хамааралтай бидний одоо эдийн засгийн хамаарал бол одоо нэмээд газар хуур гэсэн одоо орлогын шинэ их өсвөр бий болж ингэнэ. Бид нар ингэж шинэ их өсвөртэй болж томхон төслүүд хэрэгжүүлэхгүй бол жижиг төслүүд нийлээд том төсөл болдгоо юм аа. Том төслийг дагаад жижиг маш олон төслүүд амьдрдаг, боождгийг, өсдгийг, өрсөлдөх чадварт болдгийм аа. Facebook за тэр дундаа сошиал орчноор заах хоёр толгойтой тоглохын гэл те нилээн шууглаа штэ те. Энэ дээр тэгвэл та яг ямар байр суурьтай байна? Өнөөдрийн хүртэл газар уур элементээс болоод эсвэл ураанаас болоод хоёр толгойтой мал гарчихлаа гэсэн тийм шинжлэх ухаанаар нотлогдсон байхгүй. Би бол шинжлэх ухааны хүн учраас баримттай нотлоготой юмд яг одоо олон дүмний зөвшөөрөх хэрэгтэй. Жишээлбэл дунд энэ дорногод бол тоглох хоригдлоо гэсэн селенээс болсон гэдгийг тогтоосон. За энэ жишээлбэл одоо энэ би саяхан нэг ярьсан чинь бас л нөгөө намайг мушигчл байна л дээ. Би бол хөдөө малчаалын хөвгдөн шин. Зөв бас хоригдлоос үүдэлтэй төлийн ярьсаар Монгол хүн хурган ярьсан дийлхийж юмсдаг юм аа. Түүнээс эрүүл саруул төрсөн хургана шовтроод Монгол хүн дийлхийдэг юм аа. Эндээс харах юм бол үеийн үед зөв ус төлийн хоригдол байсан. Гэхдээ хэрвээ энэ онцгой юм тохиолдол байгаа бол зүгээр ингээд телевизээр шоудах биш. Тэрнийгээ мал эмнэлгийн эрүүл мэндийн захиан болох тухай хууль байж байгаа. Тэр хуулийн дээр бол сумынхаа аймгийнхаа мал эмнэлгийг дуудаад тэрнийг аль биесээр албаж бүртгүүлээд мал эмнэлгийн төв лабораторид өгөөд юунаас болсныг тодорхойлуулдаг энэ хуулийн систем байна. Энэ системээр орж гараагүй альва нэгэн сөрөг зүйлийг бол хүлээн зөвшөөрөх ямар боломжгүй. Шинжлэх ухаанчаар хандаж хандах хэрэгтэй. Сиамын ихэр хүмүүс төрөхөөр уран судлаг шилжих юм. Тэгэхээр сиамын ихэр төрчөөд гэр бүл болоод үр хүүхэд гаргаж байгаа хүмүүс байна шүү дээ. Тэгээ сиамын ихэр чи уран суулж гэж дэлхийд шуурчин үү? Шуурахгүй байна. Тэгэхээр би юу шилжсэн зэрэг аливаа зүйл шинжлэх ухаанчаар олон одоо иерархиал сэтгэлгээгээр олон талаас харж хандаж ингэж байгаа ч гэж одоо зөвлөхийг хүсэж байгаа.
яг энэ тал дээр мэрэгжилтэн ер нь Монгол улсад бэлтгэгдсэн мэрэгжилтэн байна уу? Танаас яг одоо та үйлдэлдэг шүү дээ. Одоо жишээлбэл одоо бидний үед одоо цөмийн иргэн салбар үүсгэн байгууллагад 70 жил болж байна. Монгол Улсын сургууль дээр одоо цөмийн физикч бэлддэг болоод бараг 70 жил болж байна. Цөмийн судалгааны төв дээр хүмүүс бас ажиллаж байна. Монгол Улсын шинжлэх ухааны академид хараа физик технологи хөрөөлөн дээр 100 физикч ажиллаж байна. Дээрээс нь бол Дубнаад манай хүмүүсээ бэлдэж байна. Дубнагийн цөмийн шинжилгээ нэгдсэн институт гэдэг бол Монгол улс хамтарч байгуулсан дэлхийн хэмжээний судалгааны төв. ЦЭРН гэдэг Еврон цөмийн хамт ажиллагааны одоо хамгийн том их энергийн одоо физикийн салбарт Монгол улс энэ жил одоо аль ёсоор мембер болж байна, гишүүн болж байна. Ахын цөмийн энерги ажлын дарга байх тэдэртэй хамтарч ажиллах гэрээг үзэсгэлэх ажлыг зохион байгуулж ирсэн. Тэ Монгол улс шинжлэх ухааны академиэр физик технологи хөрөөлнө. ЦЭРН 2 хамтарч ажиллах гэрээг бол одоо энэ боловсролын аймаг дээр зохион байгуулж ирсэн. Одоо бол гишүүн болж байна. Ингээ бодох зэрэг бид нар бол бэлтгэгдсэн боловсон хүч олон байна. Яг хөө тэр нөгөө өдөр тутам шинжилгээ судалгаа хийгээд сууж байгаа хүмүүс байнга ингээл ярьслаг өгөө. Дээрээс нь одоо ингээд юм ярьслаг өгөхөр комментээр үнэн худлан мэдгүй хүнийг доромжлоод ахаар хүмүүс нь зүрхүүхэд нь шүү дээ. Би бол яг нөгөө энэ доромжлоос орчихч. Тийм үү? Имзэглэхээ болчихсон энэ балаа юмнууд балаарч байгаа гэдэг мэддэг болцсон байхгүй юу? Бусад хүмүүс дуурахгүй таал яг энэ асуудлыг хөндөж гаргаж ирж дуурдаг. Тэгээ ерөөхдөө яг энэ салбарын одоо сошиал инфлюенсер гэж хэлэхэд бараг буруутахгүй хэмжээний болчихсон байна. Тэгээ яг бусад хүмүүс дуурахаар зарим дуу хоолой өрөхгүй байна л да. Одоо жишээ би нэг жишээ олон нийтэд өрөхгүй байна тийм үү? 100 мянган хүнтэй фэйсбુક хуудастай учраас бичгээр сайн зөрчиг мууж төгсчдөг. Ихэнх одоо судлаач бол нэг 1000 хүнтэй 2000 хүнтэй фэйсбુકтэй тэн дээр ингээд одоо хамгаалаа бичсэн ч хөрөхгүй, сөрөө бичсэн ч хөрөхгүй шүү дээ. Ийм л юм. Тэгээс одоо энэ салбарыг хамгаалж байгаа маш олон сайхан мэргэжлэгүүд байгаа. Тэднэр бол би бахархаж байгаа. Би одоо цөмийн энергийн салбарт ч гэсэн олон сайхан физикчдийг бэлдсэн. Би одоо энэ манай Монгол улс чинь бол зөвхөн одоо засварын засвал тулаас гадна одоо 1000 гаруй засварын дэх одоо изотоп одоо богиностой изотоп, уртастой изотопыг ашигладаг тоног төхөөрөмжүүд байна шүү дээ. Жишээлбэл бид нар өдөр болгон томографт үзүүлээл гэдэг. Шүтээ үзүүлээл гэдэг. Тэр чигтэл энэ чинь ерөөсө цацраг шүү дээ. Одоо хилээр орж гарахт бидний нөгөө цүнх мөнгө гэж заавлын шургуулад байгаа зү. Тэр чигтэл одоо ингээд эрентхийнээр л үзэл дотор хууль ус бараа бүтээгдэхүүний шилжид хөдөлгөөний тээвэрлэх хэмжээл байгаа. Цөмийн энергийн салбарын чимээгүй ажлыг хийж байгаа. Чимээхтэй хүмүүсийн нэг бий байгаа бол тоо. За баярлалаа. Тэгээ бид хоёрын ярилцах хугацаа өндөрлөх төгссөн байна. Би сүүлийнхээ асуултыг асууя. Сүүлийн үед сошиалар нэлээд шуугаад байгаа саг сараа та таних уу? Би тэр тэндэг шнэ. Манай физикийн саг сараа гэж ерөөсө байсан гэдгийг би мэдэхгүй байгаагүй юм билээ. Аюул бодвол тэр Монголын үндэснээ их сургууль төгссөн байж магадгүй. Монгол улсын их сургуулийг саг сараа гэж хүн физикийн төгсөв. Харин Норвегийн тэгшвэргээд одоо их сурвалж төгссөн загсаалтанд бол бакалавраараач физикээр төгссөн байгаа. Магистраасаач физикээр төгссөн байгаа. Докторооч физикээр хамгаалсан. Бакалавр хамгаалахдаа бол 9 виз ажиллагаанд физик загвар 9 хариу үйлчлэг сэдвэр хамгаалсан. Магистраа бол одоо эдийн засгийн өсөлтийн онолыг одоо дискретчлаараа судлах нь гэдэг. Доктор бол Монгол орны носонд уран, түүний физик гэх юм асуудлууд боломжтой гэлийн судалгаа, урантай усны гидрохим сэдвэр хамгаалсан. Одоо ингээд Монгол орн 300 гаруй сум суурна. Тасхнаас 1000 гаруй дээжийг анхудаа авч унднуусан дэх уран, түүний тархалт түүний одоо хэмжээ дээрэс нь бол энэ тархалтын зурглалыг Монгол улс анхудаа гаргасан. За бидний одоо энэ хийсэн энэ бүтээл бол төрөөс хөрхөл нэр дэвссэн юм байна. За баярлалаа. Нэвтрүүлгийн маань ярилцах хугацаа өндөрлөж байна. Би тэр ярилцах сэдв өргөн байна. Тэр урилгыг маань хүлээж авч хүрэлцэн ирж бас сонирхолтой яриа өрнөсөн танд маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Эрүүл энхийг хүсье. Эрхэм дээдийг хүсье.
Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Энэ удаагийн хэлбэр агуулга ярилцлагын нэвтрүүлгийн хөндөд зочноор физикийн шинжлэх ухааны доктор Норвин Тэгшбаяр урагдан оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.